Нэвтрүүлэг мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана уу? Үс мэдэх цэцэгхэн хотгонд нэвтрүүлэг хийхэж байна. Одоо би зочноо танилцуулъя. Гэгээсэн 5 настай. За, манай хүүхдүүд энэ чинь нэвтрүүлэг сонсчоод үл мэдхийн дуу нэг л өөр байна. Энэ одоо ямар үл мэдхээ гайхаж байгаа бах тий? Тийм. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээс эхлээд шинэхэн үл мэдхтэйгээ нэвтрүүлгээ хийх гэж байгаа. Үл мэдхийн хувьд шинэ болохоос биш манай нэвтрүүлэг зөндөө арсан тийм ээ. За өөрийгөө нэг танилцуул та хин юм бэ? Чин жинкнээсээ миний үуч. Намайг Өнөр гэдэг юм. Би 5 настай. За, тэгээд Өнөр нэвтрүүлэгт ингээд яг хөдлөгч болоо орсон чи хэцүү байна уу? Үгүй. Сандарч гин үү? Үгүй. За тэгвэл микрофонд жоох ойртор. За юу. Зөтэй ингэж ярина шүү. За битэрийн өмнө одоо хаанаас ийм хөөрхөн найз ирчээд байгаа вэ? Санаж гин үү? Завхан. Зяга завхан ингэ илчих гинэ. За сайн уу гэгэлээ. Сайн уу? Сайн. Миний үчин сая надтай уулзахдаа ингээд бүр бөхөлцөд мэдлсэн штэ. Хаан тийм гоё мэдлэг аргыг сурсан миний үчин. Хин зааж өгсөн? Ээж зааж өгсөн. Ээж нь хүн болгонтой ингэж гоё мэдлдгөө. Үгүй. Тийм гоё юм хаанаас сураад зааж өгсөн бол? Цара. Утсаараа. Одоо утас чи бүх юм хийх юм тийм ээ. ChatGPT-гээс ээж дандаас нэг юм асуудаг. ChatGPT гэж мэдхөө миний хөө. Үгүй. Юу гэсэн үг юм бэ үл мэдхээ ChatGPT гэж? ChatGPT руу ороод ингээ мэдгүй юмнуудаа ингээ асуудаг байхгүй юу? За. Тэр имийг тэтэн цагаас ууж босхгүй. За бүх юм асуух Цагийн юм. зайтаа Уух. ууж босхгүй. Ингэж асууж үзсэн үү чи үл мэдхээ? Би үл мэдэх цэцэгхэн хотгонд нэвтрүүлгийн үл мэдэх болж болох болов уу гэж асуугаагүй юу? Үгүй. Яагаад? Ээж дандаас асууд юм аа. За. Тэнгүүд монголоор Бүр монголоор хариулчихдгөө. Ямар гоё. Ээж англи хэл мэднэ, орос хэл мэднэ, хятад хэл мэднэ. Ээж ямар олон хэл мэддэм бэ? Ээж хятад явж исэн. За. Миний хүү ямар хэл мэдэж юм ер нь? Би бас хятад. Нэрэ мэддэм үү? За аль нэг ийшээ харж байгаад нэг яриад тахта хятадаар. Хятад манай ангийн найз ээж нь явдаг. Тэгээ буцаагаад ирээд нөгөө Миний хүү хятад үг зааж өгсөн үү? зааж өгсөн. Тэгээд Өөр бас хэл зааж өгсөн үү? За миний хүүтэй хятадаар зааж өгсөн санаж гин үү? Мартцсан уу? мартцсан. Тэгжил дараа тий. Хийцүү их чинь бас мартчихдаг байхгүй юу? За инги хоёлаа завхан аймгийн тухай асууя. Ямар газраас ирвэ манай найз гэдгийг асууя тийх үү? За чи тэгтээ завханыг мэдх юм бэлээ тий? Яаж мэддیں завхан аймгийг? Завхан аймгийг усаас ингээ буцаж исэн байхгүй юу? За. Тэгээд замдаа дэлгүүр орсон. За хаанхын дэлгүүр орсон? Юу сонгон сум. Сонгон сум. Миний хүү чи ямар сумнаас ирлээ? Сонгон сум. Тэгвэл чи манай гэгээлэнгийн бүр нутгаар нь бүр амьдардаг газар нь очиж дэлгүүр орсон биз дээ. Тэр нэг юу том нэг шорон тэм чузуутай нэг цогцоостой. Тийм үү? Тийм дэлгүүр. Нэг том байсан. Чи тэг гэгээлэн хараагүй тэнд явж явах юм? Үгүй. Чи үл мэдхийг хараагүй юу? Хараагүй. За. За тэгээд танаа сонгон байж исэн байцгүй? Тэггээртэй байж исэн бах нэрээ. Танаа сонгон сум чинь хамгийн гоё газар нь хаана байдгүй? Ямар нэртэй вэ? Тэр үү? Тий? Сонгон сумын хамгийн гоё очих дуртай газар нь хаана уу миний үгүй? Тоглоомын талбай. За, тэнд ямар тоглоомнууд байна миний хөө? Манай дэслэг жижиг тоглоомын талбай байд. За. Талбай дээр нөгөө том талбай байдаг. За, чи тэгээд тоглолт юм уу? Тоглодог. Хинтээ тоглолт? Найзтайгаа. За, юу тоглолтын та хоёр? Бид хоёр уу? Тоглоомын талбай дээр гулсуу дээр нь тоглосон. За, чи тэгээд найзтайгаа найрамдалтай тоглож болж гин үү? Болж исэн. За, чиний олон найз байгаа бах. Хамгийн сайн найз нь хий. Аялгүй. Хамгийн муу найз нь хэм? Өскө яагаад миний үгээ хамгийн муу найз байна? Намайг дандаа л тэрвэрдэг. Гэхдээ тэрвэрдэг бол сайн л үсттэй. Тэр чинь сайн болохоор тэрвэрдэг биш үү? Ядаргаатай тэрвэрэд байна уу миний үг? Сан дээр суух авдын ардаас гүүгээл тэрвэрдэг юм бэ. Ямар хэцүү юм бэ? Эрэхтэй юу? Намайг суужсэн чи дүү араас ирээс нуруунд дээр суух гэдэг. Бас танаа муу найз чинь юм уу? Танаа дүүч. За, гэгээлэнд
тэгэхээр нь яасан найзаагаа загинсан уу муу найзаагаа? Үгүй юу. Гэтэ чи ойлгож байгаа чам зүгээр маш их сайн найз гэж боддог учраас чамаа тэрвэрэд идэг бах тий. Эсвэл сахилгагүй юм уу? Тийм л юм шиг санагдаж байна. Тийм юм шиг санагдаж байна. За ингээ гурлаа чи найзаагаа дуулуулъя. Завхан аймгийн Сонгин сумын бүр хаан дуулдаг гэлээ миний үчи. Соёлын төв. Соёлын төвд гараад дуулдаг гэж чи боддоо. Чи соёлын төвд дуулж үзсэн үү Улаанбаатар хотын? Үгүй. Тийм. Чи харин соёлын төвд очиж юу хийсэн гэлээ? Шатрын төвзэнд орсон. Тэгвэл одоо соёлын төвд дуулдаг охиноороо дуулуулъя тийх үү? За дуулаарай минийх. Мөх нар миний аваа харин бидээс бовж ахна тэрнэ халуун дуулахын нөмөр тэмби үргэлж дандаа гэрэлгийгээр тэмүүлж явна хайртай авига сануулна хавгасуна үгүй тэмбиг сонсно уужсэдлэгтэй авига бодно харигтэй хэн бишгэм хүндэлж явна. Яста гоё дуу. Юуны тухай дуу дуулваа? Үл мэдхээ. Ойлгосноо? Аавын тухай дуу шүү дээ энэ ч одоо. Тийм үү? Тэгтээ ээж гэсэн үг гараагүй. Аав гэж гарсан уу миний үгийн? За тэгвэл хоёулаа аавыгаа танилцуулъя да. Хин гэдгийг миний үг аавыг. Сав учир. За тав очир гэдэг аав шүү. За юу. Савг очир юм шүү. Зүйтэй яг үнэ лавг очир баг. За лавг очир аав нь ямар ажил юм? Хамгийн үсэг юм уу? Хамгийн сүүлд нь нэр үсэг лавг очир. Тэгтээ хамгийн ихний үгийнх нь хамгийн ихнийх нь бичгтэй лагва гэж бичдэг байхгүй юу? Хизүү бас тэр чинь. Дараа нь том болоод хоёр бичдэг болохоор ойлгон заа юу. Чи бас их зөв юм мэдэж асууж шүү. За лавг очир аав нь ямар ажил хийдэ? цэргийн анги дээр эрлээсээ ажилуулдаг. За байж. Цэргийн анги дээр юу ажилуулдаг? Эрлээс гэж юу юм? Эрлээс гэн нөгөө дээлтэнгийн юмтай энэ нэг дүрлжийн юмтай юм байдгийн том. За тэгээд ингээд тэр нөгөө эрлээс ажилуулах нь нөгөөх нь ингээ эргээд байдгийг. За эргээ яадэ? Эргээд ингээ хүүхдүүдийн аав ээжийнхээ гаднаас ингээ тавиа явж байхыг хардаг шалгадаг байхгүй. Тэгээд даргадан хүүхдүүд нь загнуулдаг. Тэр чи ямар хэцүү юм бэ? За байж ингээд эргээд идэг юм байд юм уу? Тэрийг ингээ хэрвээ аав ээжигээ гараас барихгүй хүүхэд өөртөө чи яваад өгвөл тэр хүүхдийг тэр эргэдэг юмар хараад загинт юм уу? Чи тэгүүлсэн үү? Юу юм бэ? За чи ойлгоцсон юм уу? Юу вэ? Эргэсж байгаа юм биз дээ. Тэр нь ингээ гарнаас нь сазаа авж байгаа хүүхдүүдийг хардээ. Зөв. Тэгээд яах вэ? Миний хүү тэгж аав ээжигээ гарнаас салж аваа загнуулсан уу? Гайгүй юу? Үгүй. Би ч гэсэн. Чи бас байнга барьсан уу? Аав ээжигээ гарнаас. Яагаад хүн ер нь аав ээжигээ гараас хүүхэд барих ёстой юм бэ? Яагаад ихсээр машин дайруулж магадгүй. Тэгтээ хүн зам дээр гараад тавьсан ч гэсэн араас тийм түрээсийн дугуй муугүй ирдэг. Тэгээд тэгтээ өвөс бас тийм түрээсийн дугуй муугүй байхгүй. Өвөл бол байхгүй тий. Өөр яадаг гинэ гэлээ. Өөр ингээд хулгайч аваа явчихдаг. Бас ямар хулгайч аваад явчихдаг үлээ? Энд ингээ манаас үнд ингээд хулгайч нар ирдэг байхгүй. Манаас хүүхдүүдийг хулгайлдаг хулгайч нар ирсэн болохоор би тэгээд анаатайгаа хамт явдаггүй. Юу хүүхдийн хулгайч яагаад байд юм бол? Яагаад эсвэл Улаанбаатараас ирсэн юм байлээ. За яах гэж ирсэн бол танаа сум руу? Би мэдээ. Хүүхдүүд ингээд аав ээжийнхээ гарнаас сасж гинөө хараад явж идэв. Тэгээ сассан байвал газ гүүгээд очиж жоод хулгайс аваа авчихна. Яах гэж хүүхдийг хулгайлж авч явна гэж бодож байна та хоёр? Мэдгүй. Тэр тэгвэл сайн хүмүүс байна уу, муу хүмүүс байна уу ер нь? Муу хүмүүс байна. За Улаанбаатараас очдог чинь жоохон тийм л байна, тийм ээ? Энэ Улаанбаатар тийм олон хулгайч байна уу? Гэгэлээ. Байсан л та. Тэгээ одоо манай сум байж л байгаа. Танаас сумч байж л байгаа л та. Бас сумаар нараа хулгайлаад аваа явчихгүй л гэдэг энэ Улаанбаатарын те. Миний үчи тэгээд Улаанбаатарт ирэхээр хаашаа очих дуртай вэ ер нь? Би юу? Тий. Би юу үзэх дуртай? Хаашаа орох дуртай? Би Улаанбаатарт юу руу орох дуртай? Юусе? Байгсын түүхийн музей руу орох дуртай. Би нэг кино театрт орохыг. Кино театрч бас гоё шүү тий. Кино театр уу? Тий, кино театр. За, кино театр, байгалийн түүхийн музей гэж их гоё газар орох дуртай юм байна шүү та хоёр. Тий, кино театр гэж бас нэг өөр газар байдаг. За, тэр яадгийг? Юу идэв тэнд? Би мэдэн шүү. Хүмүүс дууд уусдаг, жүжиг үзүүлдэг. За өөр яад ингээ гэлээ. Өөр тэр нөгөө кино гардгөө.
кино гардгүй би кино үздэг газар дээр нь очиад гоё тоглосон. Одоо ойлголоо. Би 6 настай болохоор кино үздэг газар нь очино. Тэгнь. Тэгээ яах вэ? Тэр чи киног нь үзэхгүй ч гэсэн гадаа нь гоё тоглоом байдаг. Тэрийн тоглолт юм тийм ээ гэлээ. За ойлголоо. Би 8 настай болохоор кино театр ороод Маквины 4-р ангийн үзнэ. Төөх чи ч одоо тэгээ байж байгаа да. Одоо хэдтэй үлээ чи? 5-тай. За 6 7 8 3 жил болж иж үзэх нь шүү дээ одоо яана. Айгу удаан байна тийм. Маквин манай ангийн найзууд үздэг эрэгтэй. Би Маквин яагаад эрэгтэй найзууд үздэг? Эмэгтэй найзууд үздэг юм уу? Эмэгтэй Маквин дээр нөгөө эмэгтэй хүн байдаг байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүн байдаг штэ. Эмэгтэй машин байдаг штэ. Круз байдаг, Сези байдаг. Тэгснээ шуургыг танилцуулаад байдаг. Тэр чи тэрэндээ биш байхгүй л мэдхээ. Яагаад гэр штэ охид үнэхээр машин дургүй байхгүй тий. Охид чи юугаар тоглодог лээ охид чи? Барбигаар тоглодог байхгүй юу? Тэгэхээр чи Барбитай Google-тэй Барбитай кино л үзэх дуртай байхгүй да? Ойлгож байна уу? Дүү болохоор заавал машинаар тоглоно, машинтай хүүхдээ үзнэ. Тийм амар юм. Танад үчин охин юм уу хүү юм уу? Охин. Тийм өрцөө тийм юу амар юмнууд үздэг. Чи л нөлөөлчихгүй юу? Хажууд нь дандаа байсараад тэг гэлээ. Өчигдөр харах амирын готос үзсэн. За ямар ч амар нэртэмтэй наадах чинь. За одоо хоёулаа гэгээлэнгийнхээ ээжтэй танилцъя тэхүү. За миний хөө ээжигээ танилцуулаарай. Баясгалаа. За баясгалын ээж нь ямар ажил хийдэг? Цэргийн ангид дадлаглаа хийдэг. Юу вэ бас цэргийн анги биш үү? Цэргийн анги чи ойлгож байна уу мэдхээ? Юу юм бэ цэргийн анги гэж? Цэргийн анги гэдэг чинь нөгөө цэргүүд ингээд байдаг штэ. Яадаг гинэ цэргүүд? Жагсаа тэгээд командны байранд ажилладаг, эрлээс дээр ажилладаг. Жагсдаг. Тэгээд командны байр дээр ажилладаг. Тэгээд яон дээр ажилладаг гинэ миний хөө эрлээс дээр ажилладаг байхгүй юу? Жагснаа асгадаг. Юу асгатыг? Асгадаг. Алхдаг уу? Яа чи тэр заримдаа жоох хилээ ойлгохгүй те. Миний үчи хизээ ил үсгэн ис болохгүйгээр дандаа жинкнээс ил болох болоо те. Ил гэдэг. Ис. За хоёлаа сорон заяа. Заримдаа тэгээ хүч буруу хэлээд идэг байхгүй хүүхдүүд чи те. Тэгжээснэ дараа нь гинт нэг мэдсэн чинь илгээ хэлдэг болчих шít. Алхна гэдэг. Асхна. Зүйтэй онц чадчих шүү. Танаа ээж аав чинь тэгэхээр хоёулаа ийм цэргийн хувц өмсдөг гэсэн үг үү? Тэ. Гэхдээ цэргийн хувц байд юм уу? Эсвэл тэр цэрэгт ажилладаг газар нь байд юм уу? Газрынх нь байранд байд юм уу? Үгүй гэртэн байдгийг. Тийм үү. Тэгээ хоёулаа гоё цэргийн хувцыг өмсдгөө. Танаа аав ээж чи гэртээ хоёулаа ингэж ярьдгөө. Баясгалан ээж би галдгоонт хоол игэрэ мэдлээ гэдгөө. Тэгэнгүүтээ гэгээлэн манай гэгэл би хоол идэрэ гингүүт мэдлээ гэдгөө. Тэгдгөө гэгээлээ. Цэцэрлэг суудгийг. Миний үчнээр цэцэрлэг суудаг штэ эн чи юу гэж дандаа эн чин жагсаалаар тушаалаар явах хувьтай тийм ээ. Нэрээ орой эрэхтэй тэгж басна те бас. Орой эрэхтэй тэгдэг ба. Чи аав шиг тушаал өгч чадахгүй юу ээж шигээ? Чадахгүй. Тушаал биелүүлж л чадах уу? За. Би чадна. За чи нэг тушаа гатахтаа би тэрийг. За. Юухоо. Харин мэдгүй чи тушаа чадна л гэсэн шүү дээ. За гэгээлээ бидний сандал дээр очиж гэвчлээ энэ гэвчих гэж ирээгүй шүү дээ. Гуруулаа ярих гэж ирээ үсттэй энэ ч таа. За тэгээ хоёлаа инги. Танаа гэр бүлдээ шүү дээ. Ээж аавс нь гадна та гур ингээ гуруулаад байдгүй. Миний хүү дүүтэй юу ихчтэй юу? Ахтай юу? Ахтай тэгээ өвөөтэй эмээтэй дахиад өвөөтэй эмээтэй. Ямар олон эмээтэй. Амар их эмээтэй, 4 эмээтэй. Та хоёр өвөөтэй. За зөндөө юм тийм ээ. Бүр 4 гинэ манай гэгээлэн бүр ингээд 4 уруугаа зөөлж ш. Тэгээд танаа гэрийн биш ч тэгвэл танаа энэ том гэр бүлийн хамгийн сайхан ааштай, хөөрхөн ааштай хэм бэ? Буйнаага. За буйнаага яагаад хамгийн сайхан ааштай нэ? Надаар дандаа л тоглодог. Миний үгээр чамтай дандаа тоглодог юм. Та толд юм уу миний үчи? За одоо анхааралтай сонсож байгаарай. Танаа гэрийн хамгийн залхуу хэм бэ? Залхуу юу? Тий. Залхуу.
Тийм хүн байна уу? Байх. Бүгдээрээ ажилласгүй. Тий. За, тэгвэл танаа гэрээ хамгийн гоё хоол хийдэг юм бэ? Манай ээж. За. Манайх ч гэсэн ээж. Танаа адилхан юм байна. Гэтэ манай аав бас цүй хийж чадна. Бас цүй хийж чадах уу? Аха. Танаа аав. Манай аав уу? Манай аав чадахгүй. Танаа аав чи ер нь юу хийж ин гэртээ ирээд? Гэртээ ирээд үү? Тий? Гэртээ ирээ будаа таалдаг. Манай ууч сүттэй будаа шандаг. Яста гоё штэ. Тэр чи бас хоол штэ тий. Нэрээ юу бид нар нэг удаа ингэжсэн. Басан будааг сүүнд хийгээд ингэжсэн. Тэр чин гоё штэ. Тий, гоё. Танаа завхан чи одоо тэгээ гоё сүү цагаан идэ байна уу? Сүү цагаан идэ юу? Байдаг. За чи ямар сүү цагаан идэнд дуртай? Би дургүйт. Яагаад дургүй? Яадсан надад муухай санаг. Би бас ааруус. За ингээ гурлаа штэ. Цагаан идэгээ нэрлэе. Цагаан идэгээ ихлэ нэрлэе. За юу. За ааруусаа. За хэлээрэ. Аар бол тий. За өөр ямар цагаан идэ байна? Өөр нэг чихэртэй ааруул байдаг. За өөр. Бас сүү. Сүү зүйлээ өөр. Тараг маш сайн байна. Өөр. Өрөм байдаг. Яг үнэ. Ти өрөм гэж мэдгүй мүү чи? Гэхдээ арайчтай чи өрөм мэдгүй мүү? Ти чи ээжээс асуураа заяа. Юу байд юм бэ? Нариунаа чи өрөм гэж цагаан идэ яриадах юм. Тийм байд юм уу асуураа. За. Бас ийм цагаан идэ байдаг. За ямар? Арт маш сайн байна. Юу? Өөр чи бас нэг байдаг штэ. Артыг 10 сар хийдэг баха. За баг арцыг аруулаар биш. Ааруулыг арцаар хийдэг баха. Би тэгж бодож байна. Ааруулыг харин арцыг хатаагаад гоё ингээд бацж байгаа татгаа тэгээд аарал болдог байлгүй. Би тэгтээ муу тэрийг мэдхгүй. Байж би дахиад нэг цагаан идэ хэлье. Үгүй энэ манай гэгэл энэ замдаа ядарсан байна завхнаас эрэхтэй. Тэг очиг гэвчихин зүгээр ингээл гэвчихий. Гэртээ та хамгийн хэвтдэг хэм бэ танаа гэрээ? Манай аав. Чи дараа нь ордгоогүй юу? Аалтаа ойлоо ингээл дандаа эвчээдэг баха та ер нь. Үгүй юу? Түл микрофонд ойртоо суу. Тийм байлгүй дээ эн чи ингээ суудаг байхгүй хэд чинь. За, бяслагыг мэдэж гэнэ үү та хоёр? Бяслаг. Бяслаг гэдэг нөгөө хулганаар иддэг. Тий. Хулганууд иддэг. Гүтэ байж эн чи хулганы өмнө би бас идэе л та. Би дуртай штий. Би ч гэсэн дуртай. Чи бяслаг дургүй мүү? Танаа хулган л иддэг юм уу? Манай хулган байдаг. Тэгээ чи яагаад хулган иддгийг мэдээд байгаа юм? Яагаад эсвэл би том жирэ дээр үзчихсэн. Том жирэ дээр үзсэн юм. Бяслаг иддэг юм уу танаа гэрийнхэн? Ерөөсөө иддэг юм уу? Манайх баг өдөр бозго иддэг. Яагаад гэвэл сэндвчин дандаа бясаг хий. Юундэ? Сэндвч. Сэндвч гэ нэг. Юу вэ сэндвч гэж? Би тэр мэдгүй те гэгээлэн чи мэдгүй сэндвч гэж юу вэ? Сэндвч гэж юу? Би хийдэг. За байж хоёлаа гэгээлэн гэрээ яриулъя л да эн чи хөөрхий. Тэр хоол завхнаас ирчээд ах чи нэг яриулахгүй. Хоёлаа яриад байвал баларна үсттэй. За юу гэж байгаа сэндвч гэж? Сэндвч гэж эхлээд нэг талхаг тавиад. За. Дараа нь дээр нэг юу тавих уу дээр нь хоёлаа? Бяслаг тавина. За өөр. Дараа нь нэг навч тавина. Зүйтэй. Тэгээ дараа нь тэгээ болчих юм уу? Үзмээ агаа сонгон тавина. Яг үнэ үзмээ агаа сонгон. Чи ямар мундаг мэддэм бэ? Тэгээ дээр нь дахиад нэг талхаг тавина. Өөр юу дутсан? Чамд танаад юу тавьдаг вэ? Манайх энэ ингэдэг тасах тавина тэгснээ дээр нь бясаг тавиад бясагийнхаа дээр нь зайдас тавьснаа дээр нь тасах тавьждаг. Гих мэтлэн те. За гоё сэндвчүүд. Тайрыг сэндвч ярьсан чи миний бүр шүлс гарч шít. Идэх юмсан гэд. Манай гэгээлэнгийн хамгийн дуртай хоол нь юу юм? Миний дуртай хоол уу? Тий. Миний дуртай хоол будаатай хоол. Тий тэгжил идэх хүүхдүүд. Чиний дуртай хоол? Миний дуртай хоол уу? Сэндвч. Үгүй. Бургер. Бургер. Бургер гэж үү дээ алуу яриараа. Яа тэн за. Бургер гэдэг нөгөө. За. Нэг газар дээр гардаг байхгүй. За юу байна тэнд? Тэнд үү? Тийм бургер байдаг. Тий бургер дотор юу байд юм бэ? Бургер дотор уу? Эхлээд нэг бургер талхаг тавина. За. Дараа нь дээр нэг помидор тавина. За. Дараа нь нэг дээр нь навч тавина. За. Дараа нь бяслаг тавина. За хамгийн гол юм л мартаад байна да. Нэг юм зузаан юу байдаг лээ? Дараа нь нэг үзмээ агаа сонгон. За, тэг хамгийн чухал юм нь юу юм бэ? Дараа нь помидор. Биш ээ. Яа дахиад помидор. Манай гэгээлэн өөрөө дуртай маа хэлээд байгаа байхгүй юу? Юу дутуу байна одоо?
Тасах биш ээ. Нөгөө бас нэг чухал юм байгаа штэ ийм хараа. Дээр нь тавьдаг томчуулын дуртай нөгөө нэг гоё ингээд нөгөө нэг гоё им үсгээр ихсэн мах. Махт байдгүй мó танаа бүргэрд? Бид нэр дахианы мах байна. Дахианы мах байж болно, нүхрийн мах байж болно, хоньны мах байж болно штэ. Ямааны мах. Агийнхаа ажил дээр араад нэг хаал ийсэн. Тэр хаалн дээр нэг покер хийдэн байж би тэр нэг амсаа өдөнд надад гашуу санагдав. Покорн гэж ямар юм бэ? Покорн гэж дэлгүүрд ингээд зараад сангон өнгөж байж болно. Цагаан тийм үү? Цагаан өнгөж байж болно. Улаан өнгөж байж болно. Зундай өнгөж байж болно. Чи тэгээ ямар өнгөнд дуртай байна юу? Солонгон өнгөнд. Солонгон өнгөнд дуртай. Покорн чи идж үзсэн үү чи покорн? Үгүй. Юу эд юм мэдхүү? Мэдгүй. Солонгон өнгөтэй юм байгаа чи дэлгүүр ороод би солонгон өнгөтэй покорн харъя гэд асуугараа заа юу. Юу эд юм мэдэн заа юу. Яа мэдгүй. Сиют. Хөөе чи. Хоол ярьсан чи кекрэд байгаа юм уу? Сиу яасан гинэ? Сиют байдгүй ш. За инги гурлаа штэ те. Одоо бас нэг мэдлэгээ энтер бас ямар Асууй би яаж вэ? тийш хэлдэ юу гинэ? Асууй. Чи онсох хэлэх юм уу? Бэлтцсэн маа мó чи. Би ч гэсэн. За би тэрийг бүр хүсээд исэн байхгүй таяраас. За аль хэн хэлж хэлхий онсгоо. Би За хоёул зочнороо хэлүүлчихье те. За анхааралтай сонсоорой. Үлмэтгэ таан шүү. За хэлээрэй миний гоё чанга. авдран дээр алтан аяг тэр юу вэ? Авдран дээр алтан аяг тэр юу вэ? Ингээ авдар байна. Авдар гэж юу вэ мэдхүү чи? Мэдэн юу хувцсаа ингээд авдар дотор хийдэг. Зүйтэй. Тэр авдран дээр ингэсэн чи хоо алтан аяг. Йой, алт гэж юу вэ мэдхүү чи? Мэдэн. Юу юм? Нэг шар тэгдэг язцдаг астан. Ааха. Тийм ш. Гэгээд алт гэж юу вэ? Алт гэж шаарун гэдэгтэй жоохон гэжэлцдэг. Ааха, тэр танад байгаа юу? Байх. Хайцээ. Байхгүй угаас манай байдгүй юу? Яага байхгүй юм бэ? Байвал гоё биш үү? Танаа авдран дээр чинь байж л штэ алтан аяг. Тэг байдгүй манад мөнгө аяг бай. За. Манай аавд мөнгө аяг бай. Мөнгө аягаараа яг уух уу танаа аав нь? Тий. Суудаг хаал тэр аяганда манай маш их хайртай. Гүй яста онц. Ягаад гэвэл мөнгө аяганд дэвштэй. Сүү тэгээ хоолоо хийж идэх ямар юм мэдхөө. Бинд эрүүл байхгүй юу? Маш сайн. Та онц энэ гэж хэлээрэй заа юу. За ээж нь мөнгө аягандаа идэхгүй юу? Ээж мөнгө аяг байдгүй. Аав намайг ингэж хэлдэг. Би таны аяг нь хоол идэж яахгүй гэхэр болно гэд манай аав надад хариуцдаг. Тийштэй танаа авч яста мундаг юм чинь. Нэрээ Онц юм чинь. басгүй штэ. Юу аав нь ингээ амд хүрэн штэ. Аавынх нь ам нь хеликобактертэй авах бас. Чи хеликобактер гэж юу вэ мэдхүү гэгэлээ. Бактери гэд би үзтгээд тэрийг супер баатар нар ингээ гараа амар хоосруулж амар цэвэрхэн угаадаг. Ааха, тэгэхээр чи бактери чинь бас нэг онц биш юм байх нь вэ тийм үү? Онц заваа муухай. Ааха. Заваа. Тэгтээ биш үү? Бактери чи хоёр янз байдаг шүү. Тэ ашигтай бактери гэж. Зүйтэй яг үнэ ашигтай байгаа. Ашиггүй. Эдиг бүр ашигтай бактери болгоо ийцсэн. Уулга хайдсан уу? Чи өөрөө ч гэсэн ууж бас хайж болно шүү дээ. Ойлгосон уу? Би та өдөр болгон ашигтай бактери уудаг. Ягаад гэж миний биеийн дотор ашигтай бактери үс. Зүйтэй яг үнэ. Нөгөө нэг муухай бактери бас уудаг байсан чинь тэр маань дуусаа аав дэлгүүрээс аван гэсэн чинь мартсан. Мартдаг байхгүй бас. Та сайн хэлээрээ. Том хүмүүс Тэгтээ ийм шүү. Тэр нөгөө сая чиний хэлдэг нөгөө нэг бактери шүү дээ. Муу бактери юу гэж хэлсэн чи сая? ашиггүй бактери. Биш ээ, хели. Хеликобактер. Чи тэрийг мэдхүү гэгэлээ. Хеликобактерийг нөө ч унтчихлаа бүр байхгүй. Яшиг зүг энд унтаад үлдэх юм уу? Ээж аваагаа баяртай аваа ээж завханлуу сайн яваарай. Сонгон сумынханд минь түргээрээ би энд унтлаа. Үл мэдэх ариунагч хоёрт унтлаа гэд. Үлдчих юм уу ярчиг? Чадахгүй жидэг үл айх уу гэгэлээ. За зоодлаа. За одоо тэгвэл байж нэг мэд чи хоёлоо онсгоо таахгүй л энд инээгээд шал өөр хеликобактери ирсэн сууж идэв шүү. Авдран дээр алтан аяг чи юу юм бэ эн чи нэг мэдсэн чинь. Би тэр буугаад өгчхөө яршиг. Үл мэдхээ. Тэгөө. За тэл тэгээд. Бууж иглаа битээр. Нар. Нар чи ямар өнгөтэй лээ? Шар. Тэгээд гялалцдаг те. Тэгээд ингээд би харахад гязцдаггүй ш. Чи харж чадахгүй штэ хитрхийг ялцдаг учраас. Ойлгож гин үү? Энийг харахгүй ингээд харж миний нүд рүү амар гялалцсан. Тэгээ штэ.
Тий. Би шил зүгээр дэш харсан чинь. Нүдний шил зүгээр дээш харж байна. Гэлэлжсэн. Би нарлуу яаж хардаг гэж ингэж яагаад хардаг. Тэгээд нэмэргүй. Бүр ингээд хамгаалдаг нүдний шил зүүж байгаад харж болно. Гэхдээ ер нь нарлуу хамаагүй харж чадахгүй. Ингэж яагаад тэгээд дэш хараад тэгээд сарвчилж байгаа л харж штэ юм уу? За. За тэгэхээр нар гэдэг юм байх нь вэ штэ. Чи чэжилж ав заа юу. Авдран дээр алтан аяга. Яагаад авдран дээр гэж байгаа гэхээр вэ штэ. Гэрт ингээд чи Монгол гэрт байж үзсэн биз дээ. Аха. Манай саагэр маань лагарт байдгүй. Зүйтэй сайн байна. Тэгээд ингээд лагарт ингээд гарцсан байж хат нар ингээд сайхан ингээд тооноор ороод ирэхээр авдран дээр чи ингээд харахад нар байгаа юм шиг харагддаг байхгүй юу? Малгай өмсөхөр толгойн өвдөд байгаа маа. Тэгэхээр би ингээд байлгацсан байхгүй юу? Үл мэдхийн малгай энд ширэн дээр байж байгаа нь те битээр жоохон залхуураад. Чи дараа нь зураг авахлахтаа өмсөн. За юу ойлгосноо. За дараа чи онсог одоо. За би. За анхааралтай сонсороо гигэлээ. Таагаараа онсгоо. За юу. Ах дүү дөрөв дундаа нэг масгаатай тэр юу вэ? Ах дүү дөрөв дундаа нэг малгайтай тэр юу вэ? Мэдгүй. Ширээ гэж мэдхүү. Мэдэн. За юу вэ? Хүмүүс ингээд ширээн дээр ингээд юм тавьдаг. Зүйтэй ингээ ойртоор минийх үү. Тэгээд яадаг үлээ тэр ширээн дээр юм тавиад яадаг уу? Юм тавиад тэгээд тэрэн дээр юм уугаад хаалаа иддэг. Зүйтэй галтгоонд бол хоолоо идэн те. Том өрөөнд бол хичээлээ хийн тийм үү? Ажлаа хийн тийм юмыг ширээ гэдэг байх нь шүү дээ. Яагаад ах дүү дөрөв гэж байгаа ингэгэлээ? Яагаад гоо ширээний доор хідэн хөл байдаг лээ? Ширээ дөрөв. Тий. 5 хөл. Юу 5 хөл? Бас 5 байж болно яа тийм. Болно штэ. 4 бол байвал бүр яг сайн тогтно. 5 байвал бүр мундаг тогтох байлгүй те. 6 байсан ч яа тийм 9. 7 8 9 10 байсан ч яа тийм те. Нэрэ зарим урт ширээний урд чинь амар олон тийм хөлтэй байдаг яг гоо. За гэгэл нь дахиад шүлэгдүү байна уу? Надад шүлэг байгаа. За шүлэг авчиж. Тэгээд нэвтрүүлээ. Баага шүлэг хүрэн баага өчлээ. Тэгээд хөрхөж захиран дууж мэд ургаа модыг унтаад гоноо хөлж гуул тат хөдөр том библ хөвтэй сурч яваатай. Яста гоё шүлэг байна. Мундаг байна манай гэгэл нь тий. Тэгтээ би нэг шүлэгний юу амар ихэн манай цэцэрлэгийн багш надад зааж өгсөн. Цэцэрлэгийн багштай минь түргээрээ сайн байна гэж хэлээрээ заа юу. Миний үгийн цэцэрлэгийн багш нь хэн гэдэг? Цэмэ багш. Цэмэ багштай минь түргээрээ. Онц сайн сурагчтай. Онц сайн шавтай байна гэрээ. Заа юу. Ачин цэцэг багш байдаг. Хэн гинэ? Ачин цэцэг багш шинээр ирсэн. За ачин цэцэг багштай бас минь түргээрээ. За. Минь түргэн гэж яахыг мэдхүү? Минь түргэн гэхээр баярын минь түргээ. Тэгээ очоо хэлээрээ заа юу. Багшаа баярын минь түргийгээрээ заа юу. Чиний нүсий чи хийн гэж гоё эргүүлсэн. Манай ээж. Ээжнийх гоё ганган болгосон байна миний үг. За. Ингээ гурлаа нэвтрүүлгээ өндөрлөе тийх үү? За чи тэгээд одоо найзынхаа нэрийг насыг санаж гэнэ үү? Одоо үл мэдхийнхээ ажлыг хий. Өнөөдрийн манай зочин гэгээлэн 5 настай. Байлаа. Гэгээлэнтэй хоёлаа байна штэ. Манай гэгээлэн онц сайн сурдаг. Ийм одоо мундаг сайн сургуулийн сурагч болоорой. Бас цэцэрлэгтэй их сайхан юм зурж бичиж сураарай гэд Golden Pen гэдэг дэлгүүрийн ах эгч нарт гоё бэлэг өгж байгаа. За юу. За бас Батосын юу өгдөг лээ? Батосын зайр. Тий, зайрмаг. Зайрмаг өгнө шүү миний үү. За юу. Олон зайрмаг байгаа. Олон зайрмаг өгдөг тийм ээ. Тий. Манай тэр маань дуусаагүй заагаа. Байж заагаа. Тий. Манай эмээ надад таргаар зайр хийдэг. Би тэр ингээ халбаар ингээ утгаа хийж. Онц. Тэр чи хамгийн эрүүл зайрмаг байна. Нэмээдээ баяр үргээрээ бас заа юу. Тэгээ би суудаг. Онц миний үчээс онц хөхтэй байна. Энэ завхны сонгиныхан бүгд ийм онц хөхтүүд үү? Тий. Ханд бүх завхны сонгин сумын бүх хөхтүүдэд бас баярын минь түргээрээ заа юу. За. Яса. Манайх танах. өмнө нь өдөр болгон тараг уудаг байж байгаад юу одоо жоохон юм уудаг болсон. Яагаад болцээ? Үгүй ээж уузгадгүй. Яагаад? Муу гинөө? Муу гинөө? Үгүй би юу санахгүй байдیں۔ Яах вэ гэж санахгүй байдیں۔ Тэгээд нэг мэдсэн чи ороо осоод тэгээд унтаад өгдөө. Яа гигээсэн нэг хараа. За гигээл унтчлаа яшид одоо бушуухан шиг нэвтрүүлгээ дуусгаад явъя да тийм ээ гурлаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.